Монгол улсыг 26-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлах тухай энэ тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаахан зүйтэй гэдэг саналыг эдийн засгийн байнгын хороо гаргажээ. За эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих хэсгээр санал хураана. Эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжсэн тохиолдолд хууль санаачлагчид буцаагдана. Хилцэх хэсэгтэр нь унж байгаа учраас 1 жилийн хугацаанд оруулж ирэх үгүй юу? Бусад одоо энгийн хууль тогтоомжтой адил дигийн хууль үйлчлэх үгүй юу гэдгийг нөгөө талдаа бас харах хэрэгтэй байх. Дэмжээгүй саналыг дэмжээгүй тохиолдолд хилцээд явна буюу энэ асуудал босч ирнэ гэсэн үг. За энэ тохиолдолд яах вэ гэхлээр улсын их хурлын чуулганы танхимд одоо байгаа гишүүд улаан канопод арах нэ. За манай Хуйгагийн одоо зарчмаар бол улаан ногоон лааз гэдэг бол одоо улаан лаазыг өргөх нь байна. За эсвэл эрцэд орсон хүмүүс гарч канопто хүрэхгүй байх энэ боломж нь ч гэсэн одоо байгаа. За ингэснээр бол одоо чуулганы хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонх нь эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжээгүй учраас хууль одоо цаашлаад хилцээд явагдана гэсэн үг. Тэгээ би энийг яагаад хэлээд байна вэ гэхээр энэ зүгээр л манай их хурал дээр явагддаг процесс. Гасаал бид бүгдээрээ үүнийг мэднэ тий. Гэтэл цэц биднийг юу гэсэн бэ гэхлээр эн чин арчилсан бусад улс оронд байдаггүй асуудал юм аа. Улсын их хурлын гишүүд эрдсэндээ орчхоод саналаа өгөхгүй байгаа чинь үндсэн хуулийн 27-гийн 7 23-ийн 1-ийг зөрчсөн шүү гэдэг ийм сонин дүгнэлтийг бол гаргачихсан байгаа. Тэгэхээр улсын их хурлын одоо хуралдааныг даргалагч Батэрдэн дарга та бас хууль маань тань дээр өөрөөр үйлчлэх вэ? Санал хураалгахдаа гишүүдийнхээ эрцийг бас анхаарах уугүй юу? Эсвэл одоо түүгээрээ явах уу гэдгийг нэг харна биз. Ер нь бол улсын их хурлын дотоод асуудал энэ дэгдтэй холбоотой маш буруу одоо ийм дүгнэлтийг бол бас гаргасан байгаа гэдгийг хизээ нэгэн цагт одоо түүх гэрчлэлч одоо энэ дүгнэлтийг авч үзэх хүмүүс гарах байхаа гэж бодож байна. За 1 минут үлдсэн байна. Би ерөнхий сайдаас 3 тодорхой асуултыг асууя. Та минь хариулаад өгөөрэй. Тулгамдж байгаа асуудалтай холбоотой. За тэтгэврийн санг 8.6%-аар нэмэгдүүлэх төсөв бид нар баталчлаа. Тэтгэврийн тухай хуулийн 27-гийн 1 тухайн одоо өнгөрсөн жилийн одоо инфляцийн дундаж түвшингөөр бид нар нэмэгдүүлнэ гэдэг. 27-гийн 2 засгийн газар хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ гэдэг аргачлалыг батална гэдэг. Тэгээ одоо ахмадууд яг харж байгаа баг дээр нахиух нэмэх боломжтой юу? Бүгднгийн адил тэгш хуваар нэмэх гээд байна уу? Аргачлалаа одоо засгийн газар яаж батлах вэ гэдэг дээр та нэг хариулт хэлж өгөөч ээ. Бүгднгийн адил тэгш хуваар нэмэгдүүлнэ гэдэг маань өөрөө тухайн үедээ хүмүүс ажил хөдөлмөр эрхэлж байхдаа өндөр цалингаасаа өндөр шимтгэл төлж исэн үнэн зөв. Гэхдээ тэр хэрээрээ өндөр тэтгэвэр тогтоологдсон учраас зохистой харьцааг нь хадгалахын тулд тусгаалсан аргачлал авч явдаг юм аа. Тийм учраас яг одоо энэ 27-гийн 2-ыг та ашиглаж засгийн газар ямар шийдвэр гаргах вэ? Энэ дээр нэг хариулт өгчүүл сайн байна. Ахмадууд одоо бас жагсаад бичээд одоо нэг бухимдаад харж байгаа хүмүүс их байна. Хоёр дахь нь цалин хөлсний нэгдмэл бодлого алдагдчихлаа. Эмч багшаас гадна бусад төрийн албан хаагчид маань яах вэ? Төсвийн тоцтгол орж ирэх үү? Эдгээрээ эсвэл одоо шалц хаях уу гэдэг дээр та ерхий сайдын хувьд хариулаад өгөөч. 3 дахь асуулт нь төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэмжтэй холбоотой 50% их усрыг тавьсан. 50% наа гэдэг маань төрүүлж гарсанд нь 100% өгнө гэсэн үг үү? Эсвэл 50%-аар 50% нь одоо 50% нь эх жил өгнө гэсэн үг үү? За ерхий сайд Зандан Шидар ерхий сайд хариулъя. За нэгдүгээр үндсэн хуулийн цэцгийг бол шүүгээд хэрэггүй гэж дахин зөвлөе. Яагаад тэгэхээр энгийн санал хураалтаас тусдаа үндсэн хуульчлаад заагаад эсвүүлдлээр биш үйлдэлээр заавал засгийн газрын доктортой байдлын асуудлыг шийддэг зарчмыг дэлхийн парламентуудын практикт нийслээд. Одоо бүр яг картаар хаалгаар гардаг Английн парламентын жишг дэлхийн бүх парламентуудын жишг энэ эмзэг асуудлыг бол ингэж үнэтэй нийцүүлж үндсэн хуульчилсан зарчим бол бусад санал хураалттай адилгүй гэдгийг нэг ойлгоод өгөх хэрэгтэй байна. 100 дахь удаа ойлгож байна. Хоёрдугаарт нь тэтгэврийг нэмэгдүүлэх зарчмыг бид нар мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн зарчим байна байгаа. Жишээлбэл 100 мянган төгрөгөөр бүх тэтгэврийг нэмэгдүүлэхтэй адилхан сая багш нарын цалингийн ч гэсэн хамгийн гол асуудал бол залуу багш нарын цалин
сая 484 мянган төгрөг байгаа нь хамгийн гол асуудал. 1-4 жил ажилласан байна. Тийм учраас бид тогтмол мөнгө нэмэгдүүлсэн, хуваар нэмэгдүүлсэн биш. Тэгээ бусад салбарууд тэнтэй барьцаад ер нь тааш нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамд ажиллаж байхдаа энэ цалингийн гүйцэтгэлд дуурсан цалингийн тогтолцоо одоо энэ цалингийн реформ хийх ёстой болсон гэдгийг ойлгосон баймаар гэж бодож байна. Тийм учраас цалингийн зохис шинжил бид төрийн албан агчдын төрийн албаны реформтойгоо нийцүүлж хийх гүйцэтгэл суурилсан цалингийн шинжилгээг бодлогыг хэрэгжүүлж за энэ хүрээндээ цалин тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх бодлогоор хөндлөн. Ер нь өндөр насны тэтгэврийн дунд хэмжээ бол дунд цалингийн 33.8% тай байгаа нь нийгмийн хамгааллыг хангалттай хэмжээнд үзүүлж чадахгүй байгаагийн жишээ. Тийм учраас үндэсний чиглэлийн төслийн 2 дугаар асуултын 2.2.1-2-д тэтгэврийн нэрийн данцны мөнгөжүүлсэн орлогыг тогтмол өсгөхөөр заасан. Тэтгэврийн тогтолцоог 3 тулгуурт болгохоор зорилт төвшүүлсэн. Олон их усрыг бий болгох замаар 2030 онд тэтгэврийн хэмжээг ажилтны дунд цалингийн 35% хүргэж нийгмийн баталгааг нь хангахаар зорьсоо. За ер нь тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрээ бол үнэлтээ гаргана. За бид 8.7-оос 13.31-жээр одоо цалингийн адил түвшний усудаас ялгаатай байгааг нэмэгдүүлж 49-с 50.5% хүргэхээр тооцож байна. Тийм учраас ерөнхий зарчим бол суур доод тэтгэврээ түлхүү арай өндөр хуваар нэмэгдүүлнэ гэсэн үг. Яг гэвэл хуваар нэмэгдүүлээд байх тусам тэтгэврийн зөрүү ихсээд за зарим 4 сая 500 мянган төгрөгийн цалин авдаг эрт тэтгэврт гарсан зэргийн нөхөрийн цугаал багчж байна. Тэгтэл 686 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмад настуудын тэтгэврийг одоо 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх жишээлбэл илүү нөгөө хувийн хувьд бол За ариун зай гишүүн тодруулъя. За Монгол улсын ерөнхий сайд Зандан шатар ахмадуудтай хандаж ижил тэгш хуваар нэмэгдүүлэхгүй мөнгөн дүнгээр нэмэгдүүлнэ баг дээр нь одоо ахиун нэмэгдэж энэ нь одоо юм өөрчлөлтийг одоо үзүүлнэ гэдгийг бол хэллээ. Би энэ саналыг бол дэмжиж байна. Баярлалаа. Энэ нь бол яг зүйтэй хоорондын зүрийг нь улам одоо алсруулахгүй байх арга хэмжээ авах нь зүйтэй. За хоёр дахь одоо асуулт маань төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэврт гарахад олгодог одоо 36 сар хүртэл тэтгэмжтэй холбоотой их үүсвэрийн 50%-ийг тавьсан нь төсвийн хууль, төрийн албаны тухай хуулийг зөрчсөн хэдий ч 50% их усврыг л батллаа. Үүнийг хэрхэн яаж олгох вэ гэдэг тал дээр засгийн газар бас аргачлалаа бас одоо батлана гэж сангийн яам хариулж исэн. Үүн дээр та бас хариуцлагатайгаар хариулаад өгнө үү? Төрүүлж тэтгэвртэй гарч байгаа хүмүүсийн 36 хүртэл сарын тэтгэмжийг 100% өгөх юм уу? Эсвэл бүгднгийн 50% одоо 26 онд 50%, 27 онд 50% өгөх юм уу гэдгийг бас тодорхой болгож өгөхийг хүсэж байна. За тэр аргачлалыг тодруулж өгье. Ерхий сайд Зандан шатар. За ер нь бид энэ ахмад насны талаар төрөөс баримтлах бодлогыг бас эргэж харах шаардлагатай юм. Ер нь тэтгэврийн насыг ч гэсэн та бол нийгмийн даатгалын сангийн орлого зарлагын байдал алдагдлыг сайн мэдж байгаа. Тэтгэврийн насыг нэмэгдүүлж байгаа. Үүнтэй ч уялдуулаад ер нь бас эмч багш нарын хувьд ч байд юм уу чадвартай багш нар үргэлжлүүлээд ажиллах. Заавал тэтгэврт гарах гэж төсөвлөөж шахах биш. Үргэлжлээд ажиллаж болно. Тэтгэврт гарах хувь хэмжээгээр тооцож тэгсэн болохоос биш. Өгөхгүй гассан зүйл огт байхгүй. Өөрөлдвөл одоогийн дундаж статистик тооцоогоор ус жилийн дараа гардаг, 1-2 жил ажиллаж хамт олонтойгоо бачаад гардаг. Цаашдаа тэтгэврийн дундаж нас ч гэсэн 6 сараар нэмэгдэж байгаа тэтгэврийн насаач нэмэгдүүлэх ийм шаардлага бас гарна. Монгол хүний дундаж наслт нисэж нэмэгдэж 71.9 хүрж байгаа тийм ээ. Эмэгтэйчүүдийн дундаж наслт 77% орж байна. 77 хүрж байна тийм. За Зандан шатар гишүүн юу сайд гишүү тодруулах уу? За ариун зай гишүүн. Ерхий сайда багш эмч нарыг одоо тэтгэвртэй гарах насаа гэдэг юм уу тэтгэвртэй гарах эрхээ 1 жилээр одоо хойшлуулж ажил хөдөлмөр эрхлээч гэдгийг одоо хүсэж байгаа юм байна гэж би таны хариултаа сонслоо. Тэгэхээр төрүүлж тэтгэвртэй гарч байгаа хүмүүсийн төрийн албан хаагчдыг яриад байна шүү дээ. Хуулиар олгогдох ёстой 36 сарын тэтгэмжийг төрүүлж тэтгэвртэй гарч байгаа үргэлжлүүлэн ажиллахаас татгалзаж байгаа
эдгээр одоо төрийн албан хаагчдын тэтгэмжийг 100% өгөх үгүй юу гэдгийг л одоо асуугаад байна. Яг тэгэхээр 50% өгөх гээд байгаа мó эсвэл 100% өгөх гээд байгаа мó гэдэг ийм асуултын тэмдэг байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр үүн дээрээ нэг жил жишээлбэл 50% өгөөд нэг жил одоо 50% хойшлууллаа гэхэд энэ нэг жилийн хугацаанд ямар нэгэн эрсдэл үүсвэл яах вэ? Одоо нас орчвол яах вэ? Ар гэрт нь хүү гэдэг асуултыг төрийн албан хаагчид асуугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр үүн дээр л тодорхой хариултыг өгөөч. Тэрнээсээ үргэлжлүүлэн ажиллаач одоо тэтгэврт гарах насаа одоо хойшлуулаач гэж одоо гуйхыг чинь би бол ойлгоод байгаа юм. Гагцхүү одоо яг ямар аргачлал байх юм бэ? За энэ бол ахмадуудын маань хувьд бол чухал асуудал болчиход байгаа шүү дээ. Ерөнхий сайд хариулах уу? Зандан шатар ерөнхий сайд. За маш тодорхой хариулъя. Дахин тэтгэврт гарах хүсэлтэд илэрхийлсэн төрийн албан хаагчид ахмадуудын тэтгэмжийг 100% өгнө. Одоо энэ сангийн яамны гүйцэтгэлийн статистик дүнгэж байна. Яг ийм үр дүнгээр ингээ хэрэгжээд яваад ирсэн тийм бодит байдал дээр үнэлж энэ тооцооллыг хийж байгаа. Тийм учраас тэтгэврт гарахыг хүсвэл гаргасан бүх иргэд төрийн албан хаагчид 100% тэтгэмж авна. 50% ч биш 100% авна гэдгийг дахин тодорхойлжээ. Хуультай шүү дээ.